Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын Сан Франциско, Чикаго хотуудад нэвтрүүлгээ хийгээд ирснээр дуулгахад таатай байна. Бид сангийн залуучууд, монголчуудын холбоод монгол залуучууд, аялагчид түүнчлэн Чикаго хотын яруу найрагч нартай уулзаад төмөн олныг, сонин болгоныг сонсоод ирсэндээ туйлын баяртай байна. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийн эрхэм зочноор боломжийн бишүү гармыг одоо бид нэвтрүүлгийнхаа эрхэм зочноор ураад байна. Энэ удаа бид Америкийн нэгдсэн улсын Чикаго хотын тухай баггүй ярилцлагыг өрнүүлнэ. Яг тэгвэл монголчууд маань энэ залууг бидэнд одоо маш сайхан зүйлийг ярьж өгнө. Та бүхэн ингээд уул затгаарай гэд бид нарт бас үүрэг даалгавар өгсөн байгаа юм. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайн байна уу? Сайн явж байна уу та? Сайн явж байна. Бид нар одоо нийт 10-аад хончуудаа тий сан дээр очлоо. Одоо Окландд очлоо. Ингээд зөндөө олон монголчуудтайгаа сайхан нэвтрүүлгээ хийгээд Чикагод хүрэлцэн ирээд байна. Жохон салхитай хот юм уу да үнэхээр. Тий, ер нь Чикаго чинь салхитай хот гэдэг чинь. Гэхдээ яг энийг улс төрийн талаас нь гэдэг болохоос яг энэ одоо байгалийн салхийг бас тэгдэг юм байна. Ер нь бол салхит хот гэж нэрлэдэг. Тий. Бас салхит хот гэхдээ нөгөө нэг бизнесийн их нүр их хөдөлмөртэй зүгээр ингээл нүчгэнсэн явалтаар нь л болдго юм шиг байна. Тий, ер нь энийг салхит хот гэдэг нь болохоор 1960-ад оноос яг тэгж ярьж гисэн юм. Яг тэгэхээр 60-ад оны үед асар олон нөгөө иргэний хөдөлгөөнүүд, асар олон улс төрийн намын хөдөлгөөнүүд энд гарч ирээ. Тэгээд энэ тэр улс төрийн хөдөлгөөн ерөөсөө ингээд салхи шуурах шиг өрнөжөөсөө учраас тэрийг тэргээр нь салхит хот гэж ингэж нэрлэж байсан юм байлаа. Зүгээр байгалийн хувьд ч гэсэн энэ бол өөрөө нөгөө өмнөөс өрдөг дулаагаар, хойноос өрдөг туйлын агаар хоёрын юм солилцолтоор байдаг. Өөрөө хавар намрын цагт бол асар их одоо салхи шуурахтай байдаг. Тийм хотолтой. Өглөөд нэг өөрөө хад өдөр орой гэдэг ингээд бүгд одоо яг энэ амьдрал дээр нь би үзэж байна. Би наашаа эрэхтэй бас уншсан харсан зүйл маань гэхэд их салхитай хот юм уу? Их хүйтэн салхитай юм уу гэсэн бас нэг хүйтэн салхитай биш. Тэгэхээр бид нэр яг одоо хаана ирсэн байна? За бид нар бол одоо энэ Чикагогийн Soldier Field гэдэг газар байгаа. Энэ хэсэг нь болохоор Чикагогийн одоо аквариум байгаа. Энэ бол одоо аквариум байна. Энд бидний хажууд одоо энэ планетариум гэдэг одон орны оргил одоо судлах оргил байгаа. За энэ хэсгээр болохоор зөв Чикагогийн одоо баавгайнууд гэдэг багийн стадиум байгаа. Одоо цэнгэлт хүрээлэн. Тэгээд энэ хэсэг нь болохоор ерөөсөн задгаа юм концертын талбай энд байгаа. Энэ хэсэг нь болохоор одоо 100 нөгөө завинуудаа авчирч тавиа. Тэгээд энэ задгаа нуурандаа гардаг энэ хэсэг байгаа. За ер нь бол Чикаго хот 1700-аад оны үеэс эхлээд одоо Европын хүмүүсийн нүдэн төртөөд эхэлсэн байгаа. Энд бол Индиан суудаг байсан. Чикаго гэдэг нь өөрөө болохоор зэрэг тийм зэрлэг сонгон, гашуун сонгон гэсэн утгатай юм. Тийм тэгж нөгөө Шикавава гэж тийм нөгөө хүмүүс тэгээ Чикаго гэж сунжраад нэрлэлчихсэн юм хот байгаа. Тэгээ ер нь 1780-аад оны үед анхны оршин суугч одоо ер нь анхны цагаан арьс гэмээр юм уу тийм оршин суугч энд ирсэн байдгийг. Тэгээд тэр нь болохоор зөв Дусаба гэдэг. Тэгээд энд ирж одоо анх эхлээд байсан. Тэгээд 20 жил энд амьдраад инданчуудтайгаа одоо нэлээд сайн харилцаатай болоод бүр инданчуудын баг ахлагч болсон шахуу Америкчуудыг бусад Француудыг 1800-аад оны үед тэгээд байж исэн
гэж ярьдیں۔ Тэр хамгийн анхны оршин суугч байгаа нөхшөө Шикагогийн Мичиган авиануудаар байдаг юм аа. Тэгээд тэрнээс хойш ер нь бол Америкийн одоо цэргүүд хэмгээр их орж ирсэн байгаа. Цэргүүдийн энд орж ирээд энд ингээд судалсан Dearborn Port гэдэг энэ хэсгийг одоо тэр бидний харж байгаа тэр өндөр байшингийн тэр хэсгээр бол Dearborn Port гэж байсан юм байлээ. Тэгээд энэ бол port тэгээд нөгөө усан цэргийнхэн тийм одоо энэ том нууруудаар дамжиж хурж ирээд энд ингээд фортлоод ингээд ячихсан тийм газар байсан юм лээ. За тэгээ байрлалчихсан тийм газар. Тэгээ ер нь бол индаанчууд асар их байсан. Индаанчуудын одоо үлгий болсон тийм газар байжгаад тэгээ 1800-аас 1800 одоо 50-аад оны үед их сайхан хөгжсөн. Ер нь бол энэ хэсэгтэр хамгийн гол нь Францууд, Англичууд, тэгээд зүүн Европын хүмүүс одоо Украинчууд, Литв, Латв, тэгээд Скандинав орнуудын хүмүүс түнчлэн Грек, Италиуд гээд асар их тийм Европын хүмүүс энд ирсэн байдаг. Хамгийн анхны одоо оршин суугчид энэ хотыг үүсгэн байгуулсан хүмүүс бол тэр Европ зүгийн хүмүүс байдаг юм аа. Тэгээ 1872 онд санаж байна. 1882 онд 82 оны 10 сард энэ хот бүхлээрээ шатсан байдаг. Энэ хот бүхлээрээ шатаад тэгээд юунаас болж шатсан гэхээр тэр үед ерөөсө 2-3 жил дараалан гам болчихсон. Тэгээ бороо ороог асар их хуурайчихсан. Тэгээд энэ хот өөрөө зүгээр тийм жижигхэн модон байшингуудаар бүтсэн хот байсан юм байлээ л дээ. Тэгээд тийм хотыг одоо хуурайшилтай үед нэг одоо эмэгтэй Irish гэж байгаа. Ирланд эмэгтэй энд ирчихсэн Ирландын тийм Америк эмэгтэй үнээгээ салсууж байгаа. Тэгээд үнээ ингээд дэнлүү барьчихсан үнээгээ салсууж байгаа. Нөгөө дэнлүүгийн үнэн татаж унгаа тэрнээсээ болоод хөл өдөн 300 мянган хүнтэй хотыг галдан шатаад ажилласан тийм төвхтэй байдгийг. Тэгээд тэр хот ерөөсөн бүхэлдээ шатаад ингээд дуусаад энэ дотор одоо үлдсэн хоёрхан байгууламж нь тэр Шикагогийн усны одоо ноцоос байсан 2 байшин тэнд үлдсэн байдгийг. Тэгээ тэр 2 байшингаас бус юмнууд нь бүгд шатаад ер нь бол нэг 100 гаруй мянган хүн орон сууцгүй болчихсон 10 сард намар оройхон 10 сар тэгээ хоцорч ирсэн байдгийг. Энэ бол Шикагогийн хамгийн эмгэнэлтэй түүхүүдийн нэг. Тэгвэл энэ түүх өөрөө Шикаго өнөөдрийн одоо энэ сайхан Шикаго хотыг байгуулахад бол их түлхэц өгсөн байдаг юм. Тэгээд өнөөдрийн энэ Шикагогийн үүсэл бол 1880-аад оны тэр төмрөөс хойш тэгээд 1900 он одоо Америкийн нэгдсэн улс дэлхийн 1-2 дугаар дайны дараагаар Америкийн нэгдсэн улсын хүчрхэгчлэлтэй явцад бол ингэж бүтээн байгуулж ийм сайхан хот болсон байдаг юм аа. За Шикаго хотын дараагийн нэг онцлог бол ер нь Шикаго хот европчуудын хот гэж одоо би түрүү хэлсэн. За өнөөдрийн байдлаар европчуудаас гадна за одоо Латин Америкууд одоо нэлээд олон болсон байна. Түүнчлэн Африкан Америкийн хүмүүс их олон байгаа. Цагаач бол их олноор ирж суурьсан. За нийгэм эдийн засгийн талаар бол энэ хот эхлээд үүсгэхдээ бол ерөөсөн Америк нэгдсэн улсын баруун зүүнийг холбосон төмөр замын зангилаа хот гэсэн байна. Төмөр замын зангилаа хот дээрээс нь махны үйлдвэрлэл ерөөсөө Америк нэгдсэн улсыг хангаж ирсэн махны үйлдвэрлэл Канада Америк нэгдсэн улсыг хангаж ирсэн махны үйлдвэрлэлээр бол бас нэлээд том байж ирсэн ийм хот юм аа. Дараагийн бас нэг сонирхолтой түүх нь болохоор зэрэг 1900 одоо 10-аад оны сүүлээс 1930-аад он хүртэл Америк нэгдсэн улсын нэг одоо гэмт хэрэгтнүүд Итали гаралтай Америкчуудын одоо гэмт хэрэг үлдчихсэн Америк нэгдсэн архины нөгөө хуурай хавьлтай холбоотойгоор Канадаас арх оруулж ирж энэгээр зарж тэгээ тэргээрээ баяжсан тийм хүмүүсийн одоо суурьшижсэн хот. За дараагийн энэ Шикаго хотын бас нэг том зүйл бол Шикаго өөрөө тэгж махны тийм ээ одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний энэ үйлдвэрлэлээр нэлээ одоо хөгжиж ирсний зэрэгцээгээр сүүлдээ дэлхийн нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бодлогыг үнийг тодорхойлдог газар болсон. За одоогийн байдлаар Шикагогийн үнээр одоо нөгөө улаан буудай шиг гэдэг юм уу гихчлэнгээр улаан буудай гэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үн Шикагод гарч байгаа биржийн үнээр тодорхойлогдгоор бас нэг онцлогтой юм аа. За нөгөө талаас Шикаго бол нийгэм одоо соёлын талаар бол бас нэлээд өндөр түвшинд хүрч хөгжсөн ийм хот байгаа. За Шикагогийн одоо дөөрийн театр байна, хөгжмийн симфони байна. Шикагогийн одоо хэдэн том музей байна.
За жишээлбэл одоо бидний энэ хажууд байгаа энэ музей бол байгалийн түүхийн музей. Байгалийн түүхийн музей түүнээс гадна 1918 он санагдж байна. Одоо энтхийн одоо нэг том юу юм да баян хүн хүүтэй ганц Герман явсан байгаа. Германд очиод Германы нөгөө техник технологийн музейг үүсчээ бусаж хурцрэнгүүтээ юу музей байгуулсан. Тэгээ тэр музей нь одоо Шикагогийн энэ юу байгаа техник технологийн музей гэж энд байгаа. Тэр бол хувийн музей тэгсэн мөртлөнгөөс тэр баян хүн өөрийнхөө одоо хүүд зориулаад тэгээд ерөөсөн Шикаго энэ дэлхийн одоо нийтийн хүмүүсийн сайн зориулсан тэр үйлдвэр технологийн музейг энд байгуулсан байдаг байна. Энэ бол үлгэр дуурайл Европчуудаас үлгэр дуурайл авч тэгж байгуулсан байдгийг. Бас энд сургуулиуд их байрлаж байна. Манайхаас монголчуудаас тэр Темсийн техник мэрэгжлийн сургуульд их хүүхдүүд сурдаг. Бусад сургуульд мэдээж давуу техник мэрэгжлийн сургуульд сурдаг хүүхдүүд байдаг. За Шикагогийн хувьд бас нэг онцлог нь бол яг мэдээж соёл шинжилгээ ухааны хувьд нэлээд өндөр хөгжсөн газар байгаа. Ялангуяа сургуулиудын одоо Шикагогийн University of Chicago гэдэг байгаа. Тэр бол дэлхийн хэмжээний одоо их сургууль. Ялангуяа тэр тусмаа одоо эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналтаар 6 эрдэмтэн ажилладаг, хамгийн олон Нобелийн шагналтнууд ажилладаг тийм онцлогтой сургууль гэж байдаг. За түүнээс гадна Northwestern University гихчлэнгээр маш олон сургуулиуд бий. Тэр олон сургуулиуд манай Монгол хүүхдүүд суралцдаг. За түүнээс гадна Шикагогийн бас нэг онцлог бол их олон спортын багуудтай та бидний мэдж байгаа Chicago Bulls гэдэг сагсан бөмбөгийн баг байна. Michael Jordan хүсүүлэл одоо Michael Jordan, Shaquille O'Neal гэдэг одоо бидний мэдэх 90-ад оны үеийн 90 оноос 96 оны хүртэл ерөөсөө Америкийн юуны сагсан бөмбөгийн одоо хамгийн олон одоо төрүүлсэн тим баг байдаг Chicago Bulls. Түүнчлэн Chicago Cubs гэдэг баг үе тэр бол Америк бейсболын баг. Тэр бейсболын баг нь одоо 100 жилийн түүхтэй тим баг байгаа. За түүнчлэн Chicagoгийн хоккейн баг байна. Black Hawks гэдэг хоккейн баг байна. Тэр одоо дэлхийн аваргын одоо сомтой дүүцгүй Stanley Cup гэдэг тэр сомыг өнгөрсөн 20 жилийн өмнө хүртсэн. Тэгэд энэ спортын багууд бол өөрсдөө нөгөө Шикагогийн энэ Шикагочуудыг хооронд нь нэгтгэж одоо жаргал цэнгэлийг бий болгож идэг. Өдөр болгон наадам болж байгаа шахуу юм болдгороо их онцлогтой байдаг юм аа. За түүнчлэн би энд зүгээр нэг паркийн тухай та нарт ярих гэж бодож байна. Одоо яг бидний энэ ард харагдаж байгаа энэ паркийн хэсэг бол Шикагогийн 2 том парк байгаа. Энэ бол ерөөсөө анх эхлээд энэ хотыг төлөвлөхдөө одоо яг энэ одоо бидний зогсож байгаа энэ гошуу тэр одоо нөгөө талаар гэж байгаа тэр Navy Pier тэр хоёр гошууг ингэж гараад энэгээр нэгэ хүмүүс алхаж яхаар ингэж төлөвлөнө гэж ингэж хийсэн. Тэгээ энэ бол 100 120 жилийн өмнөх төлөвлөгөө ямар ч ерөөсөө хөндөөгүй байсаар байгаа. Тэгээд энэ сайхан парк байгуулад энэ хэсэг бол гачин сайхан парк ингээд 2 том парк байгуулсан. Тэгээ эндээ одоо маш олон уралдаан тэмцээнүүд явагддаг. Дээрээс нэмээ Шикагод байдаг олон том компаниуд нийлээд Millennium Park гэдэг байгаа. Тэр паркийг 2003 онд байгуулсан юм билээ. За жишээлбэл Boeing компани гэхэд 230 сая төгрөг өгсөн сая доллараар сангуужуулсан байх жишээтэй. Тэгэл тэрнээс өсвөлэл McDonald's Center гэдэг маш олон компаниуд сангуужуулдаг. Тэгээд төсөөсөн гаргаа. Тэгээд ер нь 400-500 сая долларын үнэтэй тийм сайхан парк барьсан. Тэгээд гаднаа задгай театртай одоо их том парк барьсан байгаамаа. Тэр бол Шикагочуудын одоо өөрсдийнхөө жаргал цэнгэл сайн төлөө байгуулсан хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг тийм хамгийн сүүлийн үеийн тийм бүтээн байгуулалтууд байгаа. Түүнчлэн зүгээр энэ хотын хувьд бол манай Улаанбаатар хот ихтэл одоо засаг сархааны нэгжийн хувьд 5-6 дүүрэг туваагдал явдаг. Гэтэл энэ хот өөрөө 3 сая хүнтэй Америк нэгдсэн улсын одоо 3 дахь том хот. За энэ хотын орчимд бол одоо Metropolitan City гэж байдаг тийм ээ одоо энэ дагуул хотууд энэ хотуудын хүн амыг нийлүүлэх юм бол энэ орчимд 12 сая хүн амьдарч байгаа маа. Тэгээ энэ хотууд зөвхөн одоо Шикаго хотын хувьд бол өөрөө тэр дүүрэг энтерт хуваагддгүй юм байлээ. Дүүрэг энтерт хуваагддгүй хотын дарга өөрөөсөө иргэдэн өөрсдөө сонгодог. Тий хотын хотынхоо даргаыг өөрсдөө сонгоод тэгээд юу жижигэн одоо нөгөө манайхаар бол иргэдлийн төлөөлөгчдийн ордол нь хамгийн гол нь иргэдийн төлөөлж одоо үгээ хэлж ярьж хөөрж байнгын үйл ажиллагаатай байдгаараа бусдаас онцлогтой ийм хот байгаамаа. Түрүүний бас жишээ ярьлаа шүү дээ. Компаниуд нийлээд ингээд хөрөнгө оруулалтыг бий болгож одоо энэ амрах орчинг
бий болголоо гэж байна. Миний бодлоор бас нэг Улаанбаатартайгаа жишээд одоо дүүргийн замууд одоо жишээ нь маш олон үйлдвэртэй газрууд ихт чинь зам нь их хэмхэрсэн байдгийн. Тэгэхээр тэд нийлээд энэ зам харилцаагаа яг өөрөндөө хариалах замаа бас янзлчихад үгүйсэх аргагүй юм байна шүү дээ. Яг ер нь бол энэ төлөвлөгөө гэж асар том юм байна л да. Энийг зүгээр нэг одоо юу гэдэг хамтраад хэдэн хүн сайн дураараа хийж байгаа юм биш. Энэ өөрөө асар том төлөвлөгөөний дагуу явж байгаа юм. Тэгээ том бодлого гаргаад тэрнийхээ дагуу төлөвлөж ингэж хийж байгаа. Тэгээд энэ төлөвлөгөөний дагуу явж байгаа тэрэн дээр мэдээж хөрөнгө санхуд утгах юм бол нөгөө хувийн хвшлээсээ татдаг тийм л юм байгаа юм л да. Гэхдээ энэ зам талбай хувьд бол үнэхээр гайхалтай төлөвлөж хийсэн. За зүгээр би одоо шилбэл энэ замын тухай яриа. Би нэг энэ хотын одоо инженер хүнтэй ингээ яриа явж байгаад энэ замууд бол өөрөө доороо юу дэвсгэртэй цементэн дэвсгэртэй. Тэгээд дээрэс нь одоо 8 тий доотлынх нь суурин цемент тэгээд дээрэс нь нэг 8 см 8-аас 15 см одоо асфальт зутгаад тэгээ энийг 10 жилээс 15 жил тутам сольж идэг. Зөвхөн дээдлийн хусаад тэгээд сольждаг тийм юм байлээ. Тэрнээс зүгээр бүгдийн тэгээд нэг нэмэх юм дүрхчээ тэрний шорон дөрөнд дүрхчээ тэрийг яадаг зүгээр тэгж бүр суурьтай тэгж зөвхөн дээдлийн тэр асфальтын хэсгийг хуулж аваад эргэж сольждгоор энэ замын хэсгээр бол онцлог байгаа юм. Бас нэг ажиглагдсан юм нэхэр би даунтаунд яг одоо л орж ирж байна л да. Тэгэхээр алсуур зам нь их өргөн энэ хотод замдаа арай нөгөө манай Монгол шиг нарийнхан юм уу гэж харагдаад байна. Тэгэхээр энэ ер нь бол зам талбайн төлөвлөлт хийхдээ за яг хотын төв даунтауны хэсгийг нь бол ерөөсөө нэг замтай нэг урсгалтай замуудтай хийждэг байна лээ. Тэгээд нэг урсгалтай замууд тэгээд дээрэс нь одоо сүүлийн үеийн одоо шинэ хотын даргийнх нь явуулж байгаа бодлогын нэг онцлог бол дугуйн замууд их тавьж байгаа. Дугуйн замтай хажуугаар нь тэгээд нэг урсгалтай замтай хийж чадгаараа онцлогтой. Гэхдээ яг энэ нарийн байдаг учир шалтгаан бас л нөгөө нэг бодлогоос аваад 1900-аад 1800-аад өнөөдрийнх шиг ингэж хийгөө 100 жилийн өмнө хийсэн учраас жоохон нарийн доо. Тэгээд энэ гадна талын хотууд нь сүүл хийгдээд ирэхлээр зэрэг арай жоохон өргөн замтай болсон юм баха гэж би бол зүгээр бодож байна тий. Бас хүмүүсийн ажиглаж яхад бол яг хотын захаараа бол бид нар бол хотын захаараа бас бариллаа л да. Тэгэхэд хүмүүс ерөөсөө явахгүй одоо зураглаачтайгаа би ч явах жишээний дан машин тий тээвэр нь автобус гэхэд цөөхөн харагдах яг хот дотроо бол бом түмэн одоо зорчигч байна шүү. Тэгэхээр Шикаго хот өөрөө бол 3 сая хүнтэй гэлсэн. Тэгээд энд ирж байгаа жилийн одоо жилийн жуулчдын эргэлтийн хэмжээ бол нэг 21 сая орчим хүн ирдэг юм байлээ. Тэгээд одоо юу гэдгийг бизнес дээр ирж байгаа хүмүүсээ нэлэх юм бол 40 сая хүний эргэлттэй хот. Тэгээд энэ хот өөрөө тээврийн шүлжээний нэг том төв байгаа юм л да. Юу гэхээр зөв төмөр замын одоо тээврийн шүлжээний нэг төв. Дээрээс нэмээд 2 одоо олон улсын нисэх онгоцны буудлын ялангуяа О'Хэрийн нисэх онгоцны буудлын гэдэг байгаа. Тэр онгоцны буудлын бол жилд нэг 80 сая орчим зорчигч эргэлттэй тийм буудал. Хойд Америкийн хамгийн одоо том зорчигч буудал том юу байгаа юм. Хамгийн том одоо зорчигч тээврийн тийм онгоцны буудал. За энэгээр онцлогтой. Хотын төв рүүгээ тэглгүй яг хотын төв бол өөрөө Шикаго хотын төв бусад хотын төвөөс ялгарх нэг онцлогтой юм. Тэр нь болохоор яагаад тэгэхээр бусад хотын төвд болохоор зэрэг ер нь бол хотын төвд ганцхан бизнесийн хэсгүүд нь байгаад хотоос гадагш хүмүүс амьдардаг. Тэгвэл Шикаго бол ерөөсөө хотын төвдөө хүмүүс нь ч амьдардаг, гişтэн ч байдаг, зочдлуудсан ч байдаг. Түүнчлэн хотын төв нь өөрөө ийм их сайхан зохион байгуулалттай ийм учраас ерөөсөө их төв рүү одоо тэмүүлж ингэж амьдардаг. Нөгөө талаас Америкийн сүүлийн үеийн судалгааг харахад ийм байт юм лээ. Ер нь бол одоо энэ хотын захаар амьдарч байгаа хүмүүс бол үндсэндээ хотын төв рүүгээ ирж амьдрах ийм сонирхолтой болж эхэлж байгаа гэж ингэж бичсэн байт юм лээ. Залуучууд нь ер нь чөлөө цагаа сурч боловсрох одоо энэ цагийг яаж ашиглаж байна? За мэдээж залуу хүмүүс учраас ер нь дэлхийн бүх залуу хүмүүс адилхан байж таарна тийм ээ. Мэдээж зарим хэсэг нь сурч боловсроход анхаарлаа зарцуулж яхад нөгөө хэсэг нь жаргалцсан гэхэд анхаарлаа зарцуулдаг. Ийм байл байх л та. Гэхдээ зүгээр гол онцлог юм юу байгаа юм бэ гэхээр зэрэг эднийхэн ер нь маш эртнээс нөгөө өөрсдийнх нь дээр зорилго чиглэлийг бэлэн болгоод тавьчихдаг юм байлээ. Хүүхдүүдтэй тэгээ одоо чи дараа чи тийм л юм болно шүүгээд тэр зорилго чиглэл рүүгээ их анхаарч мэдлэгээ өргөжүүлэхийн талаар их анхаарч ажилласан байдаг юм аа. Ажилтдаг юм болов уу гэж би анзаарч харддаг. Ер
Монголтойгоо ингээд жишээд харахад юун давуу талтай байна. Манай Монгол ер нь үлгэр ер нь хэдий чандад хинч байсан явхад миний эх орны миний эх оронтой жишг, эх орноо жишг ер нь ийм л байгаасаа, соёл нь ийм байгаасаа, хүмүүс нь ийм байгаасаа яагаад энийг хэлж байгаа юм гэхээр би өчигдөр нэг бас Монголтойгоо сургуулийн нэг хариуцлагатай Монгол хүнтэйгээ уулзлаа л да ажиллаа. Тэгсэн чинь тэр тэгж манай Монголоос ирсэн хүүхдүүд сургууль дээрээ ирээд ерөөсөө мэдлэх ёсон байхгүй болчихжээ. Энэ бол аим шиг юм аа гэж хэлсэн. Энэ талаар яг ер нь тэгээд соёлын асар их зөрөөнүүд байгаа юм л да. Тэгээд соёлын зөрөө гэдэг нь юу гэхээр зэрэг дор ажил бид нар хүмүүстэй харилцахаас өсвөлээд сайн байна уу гэж мэдлээд инээж харилцахаас өсвөлээд хүнд талархлаа илэрхийлэхээс өсвөлээд их олон зүйлүүд бид нар зүгээр суралцах ёстой болдгийг. Жишээлбэл баярлалаа гэд хэлэхэд биднээс юу ч унтахгүй зүгээр баярлалаа тийм ээ инээсгэлээд хүмүүстэй харилцахаас өсвөлээд ийм зүгээр энгийн мэт боловч асар тийм зөрөөтэй тийм бидний хэлээр бол соёлын тийм зөрөөнүүд байгаа л да. За мэдээж манай монголчуудын хувьд зүгээр өмнөх нийгмийн тогтолцооноос үлдсэн зарим зүйлүүд байна. Тэгээд шинээр тийм ээ бид нар хинбэ, бид нар юугаа ингэж илүү дэлгэрүүлэх вэ гэдэг дээр их анхаараагүй бас нэг хэсэг явчихсан. Тийм байгаа. Тиймнээс шалтгаалаа зүгээр яг Америкийн гэдэг ч юм уу барууны тэр хүмүүс соёлтой харьцуулахад арай жоохон тийм дутуу хөвтөө юмнууд байгаа болоо гэж ингэж шаарддаг. Гэхдээ цаашдаа зүгээр ингээд өнөөдөр тийм ээ интернет тэгээд бусад зүйлээр дэлхий хавтгай болчихсон юм чинь тэгээд энэ бүгдээс суралцаад явна гэж би бол бас найддаг юм аа. Тэгэлгүй яг цаг тухайдаа суралцаад явна. Гэхдээ манай монголчууд бас миний бодлоор нэг материаллык зүйл рүүгээ их давуу байгаа мó оюунлаг зүйлээ мэдээж давуу байх юм тийм ээ. Давуу гэдэг чинь л ертөнцийн нэгэн өнцөг шүү дээ. Тэгэхээр ингэх юм бол бас тэр улс гүрнүүдтэй энэ зэрэгцэх бодол нь бас жигд байх юм. За яг би зүгээр энд материалын талын юм дээр тийм нэг хүний юу ханах гэж байх шүү. Нэг тийм хүсэл бодол хамаг юмнууд нь ханах гэж байх шүү. Тэгээ би энэ тухай зүгээр Лос Анжелес байхдаа боддог байсан. Лос Анжелес мэдээж их олон газраас ирсэн олон хүмүүс, олон янзын хүмүүс үүдэг. Гэхдээ Лос Анжелес бол өөрөө тийм эртний 1700 оны сүүлээс ингээ газар эзэмшигч тийм ээ газраар ингээ баяжсан хүмүүс байдаг байхгүй юу. Газраа түрээслээд өнөөдрийг хүртэл ингээ ажилласан тийм баян хүмүүс. Тэр хүмүүс болохоор зэрэг тэгээд тодорхой хүсэл сонирхол нь ханаад ирэхлээрээ зэрэг нийгэмд рүүгээ хүмүүсийн сайн сайхан зориулах тийм болж эхэлдэг юм болов уу гэж. Тэгээд Лос Анжелесыг яг тэгж тэр хүний гэрээлсний дагуу байлгаж өнөөдөр их юм Лос Анжелес дэлхийн хамгийн том ногоон байгууламжтай хот гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг би энэгээр юу хэлэх гээд байна гэхлээр зэрэг хамгийн гол нь хүмүүсийн тийм нэг эд юмдаа ханамж байдаг юм шиг байна. Тэгээд тэр ханамжиндаараа хөрөнгөт нийгэм руугаа бас нэлээд хандаж эхэлдэг юм болов уу гэж би тэндээс ойлгосон. Яг тэрнтэй адилхан маш олон сургуулиуд, маш олон баян хүмүүс, маш сургуулиудад маш их хандив өгдөг. Жишээлбэл дөнгөж саяхны өчигдрийн мэдээ өнөө, өржигдрийн мэдээ өнөө энэ мэдээгээр Шикагогийн арт институт хамгийн их мөнгөний хандив авлаа гэж штэ. 48 сая долларын хандив авлаа гэж байгаа. Тэгээд тэр нь юу гэхээр зэрэг ерөөсөө хоёр баян хүн өөрийнхөө цуглуулсан бүх цуглуулгыг л тэр юунда музейд ингээд хандивлаад тусгай булан байгуулаад тэгээд өгчөж байгаа юм л. Тэгээд тэр нь өөрөө өөрийн тэрхэн зөвхөн хувь хүний цуглуулга биш, тэр бол нийтийн цуглуулга болж нийгмийн сайхан юм болж ингэж үлдэж байгаагаар онцлогтой. Тэгээд энэ бол нэг тийм ханамж авах цэг байдаг юм болоо да. Зүгээр нөхцөлгүй шуналтай тэгээ явчих хэсэг байдаг л зүгээр ханамж авахын цэгсэн ханамж авсан хүмүүс ингээ хүмүүст юмаа ингэж бэлгэлдэг нийгэмдээ ингэж сайн сайхныг өгдөгөр онцлогтой юм болов уу гэж ингэж ойлгож харддаг. Нийгэм өөрөө хүнийг бас өөрчлөх юм тийм ээ. За ингээд монголчуудтай, залуучуудтай, ах トゥ удээ, гэр бүлдээ мэдчилгээ өгөх эрхэм боломж байна. Түүнээс гадна энэ номыг барьсан байгаа би энэ зохиолч дээр очих гэж байгаа юм шүү дээ. Яруу найрагч дээр. Энэ хөх зөнтэй шүлгүүд гэдэг ийм сайхан номыг бичсэн зохиолч дээр очих гэж байгаа. Түрүү яг Живэт хоёрын ярьжсэн яриа энэ Чикаго хотын тухай бас баг бос зүйлийг бас ярилцсан юм байгаа. Тэгэхээр энэ найзынхаа талаар ярих мөн хамт олондоо ерөөсөө Чикагод сууж байгаа Монгол эх орондоо сууж байгаа хамт олондоо бас мэдчилгээ өгөхөд бэлмээр. За баярлалаа.
Тэгээд энэ номын тухайд бол яг манай Америкт монголчуудын утга зохиолын нийгэмлэг манай зохиолчдын эвлэлийн 22 дахь салбар байгаа, гадаад ханхны салбар. Тэгээд бид Монголоос хөх зүүн гээд яруу найргийн наадам зохион байгуулсан. За тэр бол Монголын их нүүдлэгийг хөтөлбөр гаргаад тэр хүрээндээ бол хөгцөн гээд яруу найргийн наадам зохион байгуулсан. Тэр хүрээнд тэр хөгцөн яруу найргийн наадам ирсэн шүлгүүдийг эмхтгээд ном гаргаад ирлээ. Тэгээд энэ номыг Монгол хэвлүүлээд Монголоос авчираад байж байна. Дөнгөж харж байна, их сайхан ном болж тий. Хоёлаа дөнгөж харж ирсэн. Тэгээ нэг сайхан ном болж. Тэгээ энэ ном дотор бол хөгцөн наадамд шүлэг яруу найргаа ирүүлсэн 20-од хүний шүлэг. Дээрээс нь төрүүлсэн энэ уралдаанд орж төрүүлсэн хүмүүсийн одоо байранд орсон хүмүүсийн шүлгүүд эмэгтгсэн байгаа. Түүнээс гадна тэр хөгцөн наадмыг тойроод болсон үйл явдлын товчооныг, үйл явдлын тэмдэглэл, сурвалжлагуудыг энэ дотор эмэгтгэж ингэж хийснээрээ онцлогтой юм аа. Тэгэд энэ Монголын их нүүдэл Америкийн монголчуудын утга зохиолын нийгэмлэгээс явуулж байгаа Монголын их нүүдэл гэдэг энэ хөтөлбөр цаашаа ингээд дараалаад үргэлжлээд явах юм учиртай. За энэ дашрамд энэ завшааныг ашиглаад Монгол суугаа тийм ээ ээжүүдтэй Баянгар аймгийн Хүрээ Марал сум суугаа ээжтэй дүүнэртаа Монголд хамт ажиллаж ирсэн ажлынхандаа найз нөхдүүдтэй бүгдөөрэнд нь мэдлэгээ дэвшүүлье. Шикаго хотод бол нэг 3-4 мянган монголчууд амьдардаг байгаа. Тэгээд энэ хотын монголчууд бол их амжилттай сайн ажилддаг. Олон сайхан бизнес нээгээд олон сайхан үйл ажиллагаа явуулаад хамтарч одоо сургууль соёлд хүүхдүүдээ сургаад тэгээд их олон сайхан зүйлүүдийг санаачлан зохион байгуулдаг ийм мундаг хүмүүс энд амьдардаг юм аа. Тэгээд энэ Алс холын Мичиган нуурын ирэг дээрх Шикаго хотоос та бүхэндээ мэдчилж байна. За баярлалаа. За ингээд хайртай эх орноос нь дүүдээ сайхан бэлэгтэй ирсэн байгаа. Монгол бахархал нэвтрүүлэг үеийн үед цагийн дөрвөн мөнхөд бас хэлийн чандад суугаа монголчуудаа дурсгалын зүйлтэй бэлэгтэй явдаг. Энэ удаа бид барьжээ хоёлаа. Энэ удаа бид сая түүхийг хэдий хүний нутагт олон жил амьдарсан ч гэсэн тухайн орныхоо ер нь би энэ бишүү гармаар энэ хотын тухай, энэ хотын түүхийн тухай яриулж байгаа нь би нэг ярих энд амьдран суугаад олон жилийг одоо сурч боловсроод эзэмшээд байж байгаа хүн ярих хоёрын төө хүрээний зай их байгаа учраас би яриулсан юм шүү ирэх үзэгчтэй. За ингээд бишүүдээ Ацхор номын дэлгүүрээс бол биднэрт бол энэ сайхан бэлгийг эрхэм зочид минь хүргэж өгөөрэй хэмээн өгдөг юм байгаа. Тэгэхээр Василияны эцсийн тэнгисрүү гэдэг энэ номыг бэлгэлээ. Мөн энэ цахим ном гэдэг. Одоо та нар бол мэдээж энэ олон яруу найрагчтайгаа хөглөгддөг хүмүүст бол би сайхан зүйлийг бэлгийг авид ирсэн гэж бодож байгаа. Энэ цахим номыг одоо бид бол уншчих, дуртай ном уншчих ийм өргөн боломжийг бий болгосон байгаа шүү. За баярлалаа. Тэгээд Ацхор номын дэлгүүр энд төрөлцөн ирж надад энэ бэлэг өгсөн танд их баярлалаа. Тийм байна. Энэ бүкэм энийг би тэгээд тэгж бодож байна л да сонсдог ном. Тэгээд бидний хувьд бол их чухал юм аа гэж бодож байна. Тэгээд их орноос алдсуугаа хүмүүс өдөр болгон өөр хэлээр сонсохоос өөрийнхөө хэлийг сонсох нь одоо сүүлийн үед их гоё санагддаг болчиход байгаа шүү дээ. За тийм. За ингээд Эрдэм номынх нь их үйлсэд эхийг бүтээх их амжилтанд чинь их үйлсийг хүсэн өрөө иргэн мүдхэн их орондоо их эрдмийг өвөрлөн даривхан хүрэлцэн ирээрээ хэмээн гой хүсье. За баярлалаа. Тэгээд тэглүү яг их орноо санан удахгүй очноо. За баярлалаа.
Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу? Миний үндсэн мэргэжил улс сэтгүүлч, яруу найрагч сэтгүүлч, Америкт монголчуудын утга зохиолын нэг юм тэрэг үлзий хотын продюсер гэдэг юм байна. Тэгэхээр яруу найргийн одоо баг бүрэлдэхүүнийг хизээнээс бий болгоо. Эннийхээ одоо нэр төрөө бид хоёр ярьжсэн бас тийм. Нэрний утга учир хамт олонныхоо тухай турсгоёлоо. Америкт монголчуудын утга зохиолын нэг юм гэдэг маань нэр нь бол ерөөсөө тодорхой. Энэ Америкт амьдарч байгаа монголчуудынхаа дунд энэ нэг жоохон уран зохиолын ч гэсэн юу гэдэг юм бэ нэг тэр сонирхлын нэг жоохон өдөөж гэдэг юм уу иймэрхүү зорилготой юм байна. Зөвхөн миний анзаарснаар энэ гадаад байгаа монголчууд маань хэтэрхий их тийм одоо энэ цахим орчны л нэг сүдэртэй тал юм уу да өглөө босоод нэг компьютераас агаал янгууч нь ерөөдөө нэг улс төрийн хэрүүл тэгээд нөгөө нэг олон толгой тойрсон хэрүүл уруул нэг иймэрхүү сөрөг талын нэг сөрөг бараан талын мэдээлэл авдаг болсон юм байна. Тэгээд бид нар бол яг монголчууд маань нүүдэлчин ард түмэн тэгээд уран зохиолын өвсөлтөөр том шүү дээ. Одоо нүдлийнхэн тэр ачааныхаа хөсөг ачааныхаа тэргүүнд ном солио залдаг. Тэгээд энэ дэлхийгээр тархсан нүдлийнхээ урттач гэсэн бас нөгөө бичиг соёл уран зохиолоо гэгдүүлчих, орхигдуулчих гэсэн юм сэтгэлийн үднээс бидний нэг хэсэг нөхд нийлээд ийм уран зохиолын нийгэмлэг байгуулсан юм байна. Тэгээд бидний хийж байгаа ажил ч гэсэн хөдөө л нэг хэл соёлонд эдлэх, өвлүүлэх нэг юм фул үндсэн зорилготой байгуул. Тэгэхээр энэ хамт олон дотор ч одоо ямар мэрэгжлийн хүмүүс вэ? Ерөөсөө дандаа яруу найрагчд байна. Өлөөгөө л нөгөө Монгол бичиг төрөл бүрийн одоо урлагаар. За янз янзын мэрэгжлийн хүмүүс байгаа. Манайх бол тийм мэрэгжлийн яруу найрагч гэдэг юм уу зохиолч тийм байгууллага биш. Ерөнхийдөө л уран зохиолд элэг сэтгэлтэй бүх хүн тэ нэгдэж болохоор юм байгууллага тийм болохоор ерөөсөө тийм өндөр шалгуур босго гэж байдгүй. Энэ манай дэмжигчд манай нийгэмлэхэн дотор бол ерөөсөө бүх төрлийн мэрэгжлийн хүмүүс байна. Тэгээ яруу найрагчд одоо шинч байсан, хуучинч байсан хүний нутагт бол мэдээж яг эх орноо самгалдсан тийм зүйлсийг л бичих үү? Ер нь ямар зүйлсийг бичиж байна? За ер нь тэр нодон зохиосон яруу найргийн уралдаан наадамд ирсэн бүтээлүүдийг хараад байхад ерөнхийдөө их санагдсан өнгө эсэх цуулзэн шүү. Ер нь бол энэ санхуй гэдэг чинь эх орноос хол гадаадд байгаа улсуудын ерөөсөө ганц сэтгэлийн том зовлон байдаг бах. Тэгээд тиймэрхүү өнгө эсэл их харагдаж ажиглагдчих байсан. Одоо хотоос цуглаад одоо ямар нэгэн ийм бас та нар одоо уран бүтээлийн цугларалт, уран бүтээлийн наадам хийж штэ. Тэгэхээр ер нь миний бодлоор бол одоо хотод нь цуглаад хийд юм уу? Илүү бол ерөөсөө бөөгнөрөөд аль нэгэн хотыг сонгоч юм. Энд чинь нөгөө 5 жил явсан арга хэмжээ маань одоо өөр гэсэн өнгө төрхтэй, хүрээлэлтэй болцсон. Тэгээд жилдээ нөгөө нэг газараа цуглаад тэр наадам утга зохиолынхон баярыг хийгээд тэгээд хойтон одоо хаана ночуу, хаана нөхөө гэдгийг ярьж бол шийдчихдэг. Тийм л. Пүүжигийн хувьд бол миний харснаар дууны шүлэг их бичиж гэнэ үү? Ер нь ямар дуун дээр төвшгөл? Одоо болдын дуу бас зохиосон байдаг. Тэр нөгөө үүлэн домог гэдэг тэр төрийн шахалт болд битэр уран бүтээлэр хүмүүс намайг мэддэг. Гайгүй хүнд төмөрсөн уран бүтээл болсон юм шиг байна. Өнөө 2-3 ч дуу хийсэн баг. Өндөөжгүй гайгүй хүмүүсийн сэтгэл төрсөн хит дуу болсон.
хүс олон бүсгүй дурлжээ үзэгслэн модон сэтгэл унагжээ тэнгэрт нумрах түүнийг хараад тэсгэл алдан хөцөлдөн одожээ. Тэр нэг 10 дуу бий баха. Одоо нэрлүүл ямар дуунууд. За одоо тэгээд нийгэм таньж мэдээж хэрэг саяхтай төрийн сая болдымын дуу. за яг би одоо нэг жоохон рок pop тал руугаа хамтарч ажилладаг юм болоо болд өтрийн хамтарсан хагцаж чадах уу гэд дуучин солонготой хамтартуулсан уран бүтээлүүд тэнтэй хүмүүст бас нэлээд хүрсэн баг. Чадахгүй хайрт мэ дараа нь үүлэн номог сүл төгжим гээд хамтарч уран бүтээл хийсэн. За тэгээд ховн энхээр ахтай нилээд ижигдээ очиж чадсангүйгээд энэ нэг дуу байгаа. Тэгээд Монгол Улсын сэдвийн тэргүүний ажилтан Эрдэнэ 2 гээд манай нутгийн залуу үед Эрдэнэ 2-тэй нийлсэн бас нэг 3-4 уран бүтээл бий хаа. Америкт ирээд 10 хэдэн жил болсон. Тэгэхээр яаж холбогдох вэ тэр хүмүүс урд нь хийсэн байсан бүтээл? Энэ яг одоо нэг сошиал медиа цахим ертөнцийн давуу тал гарч ирж байгаа юм л да. Тэгээд нөгөө эргээд тасарсан байсан холбоос үлбэгээ сэргээгээд холбогдоод тэгэл ерөнхийдөө цахимаар л явдаг юм доо. Хурдад бас хурд хамтлагийн хамтлагт бас дуу байгаа сурагтай байсан. Отгон баяр миний нэг шүлгэнд ай хийсэн гэж яадсан одоо юу болсон би бол тэрийг сонсч амжаагүй л байна да тий. Хурд гэхээсээ илүү тэр зөвхөн отгон баярын уран бүтээл болов л гэж би таамаглаж байна. Нилээн хамтарч яасан ярьж байгаа юмуд бол байгаа зөвхөн хурд чиглэлтгүй тий. Тэгээ яванда шинэ уран бүтээлүүд маань гараад ирэх байх. Өнөөдөр бас Улаанбаатараас Монголоос нэг ном авсан байсан шүү дээ тийм ээ. Тийм тэр нь бол эмхтгэл өлөөцгөө тийм. Надаа энэ үг одоо би сонирхол л да. Хөх зөнтэй шүлгүүд гэж юм тий. Эндээс би хамгийн сүүлчээс нь харж илаа. Мэдээж хэрэг энэний үргэлжлэлийг та болгоно үзье тий. Одоо хамгийн сайхан санагдлаа хүний нутагт бас. Хөх зөн тэнгис далай цалгилсан их нүдэлдэн алж агаад тэнгэр хурмстын тэртээд буудалж буюм оршихуйн дээд хязгааргүй тэртээд хүрээд омглон мордоо татаад амс хийж байгаа юм. Бүртээ чон гуамарл дээдсийнхэн нутаг мөнх хөх тэнгэртэн үдэлж буй юм. Хөхрөгчөөр нэг дүүдэг ноцоогоод хөхөмдөх талаа зүүдлэн зүүрнэлж байгаа юм гэд. Ингээ энэний үргэлжлэлийг одоо үзэгч түмэндээ бас хүртээх үе нэг сонин энэнийхээ хоёлаа түүхийг яриулж та тэгээд. Энэ нөгөө хөгцөн гэж шүлэг байгаа маа. Одоо бид нар нөгөө нодон зохиогдсон наадам та зөвлөд би энэ хөгцөн гэдэг нэг шүлэг бичиж ирсэн. Хөгцөн гэдэг маань ерөнхийдөө одоо сэргэх мандах цагаан хүлээгээд ингээд төр зүрмгэлж байгаа нэг хөх Монгол үндэстний тэ ирээдүйн нөгөө мандал бадрлыг бэлэгдэж бид нар хөгцөн гэж энэ сонгож авсан. Тэгээд эндээ зориулаад бичижсэн. Тэ ер нь зөвхөн монголчууд гэлтгүй Монгол туурхтнууд, Монгол үндэстнүүд, халимаг бүрээд одоо өөр юу гэдэг юм те. Тэгээд эхний мөрийг болохоор та уншчлаа, би хоёр дахьоос нь уншаад сонирхолтой те. Асгасан шаа шиг бутарсан толботноо цоглуулж агссан сум мэт багцлахаар сэрж байгаа юм. Түрэмгийн мөрдийнхэн догшин туурай тажигнж түүхийн нэгэн мөчлөгийг эзэгнэхээр ирж буй юм. Хасаг их тэрэгнийх нь арал дугуйчин чахарч хасар басар нохдынхан аргил дуу чангарч хөшөө цайдмын хүн шулууд угтан тосон гэлзэж хөсөг нүүдлийнх нь
бараа тодорч айсуу юм хөрцөн төрөх шиг хөгцөн сэрэн Азийн олцөрхнэн аргалын шиг цорлцсон тулгандан цуглан тугандаа нэгдэн хөгцөн сэрэн хөгцөн ирнэ хөгцөн сэрэн хөгцөн ирнэ гэсэн юм шиг л. Шилжүүлэг тийм ээ. Тэгээ энэ номныхоо утга учирыг бас юунд зориулсан? Энэ манай нийгэмлэгээс тэр нодон зохион байгуулсан наадмынхаа шүлгүүд одоо хүмүүсийн эрүүлсэн уран бүтээлийг эмхтгээ тэгээд энэ тэр наадмын тухай бичсэн хүмүүсийн тэмдэглэл нийтлэл за тэгээд зураг хөргийг оруулаад энэ хөгцөн наадмын дараа бас бид нар энэ Чикаго хотод ардын уран зохиолч Лавсрын багшийн уран бүтээлийн цэнгүүнийг хийсэн өрөөлөг ирлэх өнжүүлийн хөх билүү гэд. Тэгээд энэ хоёр арга хэмжээнийхээ ерөнхий юг эмхтгээ шүлгүүдийг оруулаад энэ хөгцөнтэй шүлгүүд гэдэг юм ном хэвлүүлсэн. Сайн чин дөнгөж өнгөрсөн нэгдэх өдөр Монголоос ирлэгдээд сая та бүхэн тэндээс очиж авлаа. Тэгээд энэ бол Монголын зохиолчдын хэвлэлтэй хамтарч хийсэн наадам байгаа. Тэгээд Монголын зохиолчдын хэвлэл Америкт монголчуудын утга зохиолын нийгэмлэг гэдэг ингээд тэгээд энэ номыг бүтээсэн хүмүүсийн тухай бас дутхгүй өнгөрч болохгүй байх. Тэгвэл алдсуулах байх. Энэ номыг яг нөгөө үүрхэн чи өөр өглөхын би өглөхийг л хичээр юм. Би бол ерөнхийн нэг юм одоо хүмүүсээ холбох байдаг юм уу ерөнхийн нийтлэг юугаар нь хариуцаад яг санаагийн гаргаад яг хариуцж хийсэн хүмүүс маань одоо манай Амундсны урлагийн ажилтан зураач Мөнхтөр гэдэг залуу байт юм. Мөнхтөр маань энэ бүх юуг редакторлж өөрөө дизайн юугаа гаргаад гол одоо нөгөө биш тэр Мөнхтөр гэдэг тэр цаасан хэлбэрийн таны хэлж юу ч юм болохоор төр бурам гэдэг Монголын цаасан хайчилбарыг үндэслэсэн. Тэгээд энэ чимэг зургнуудын болохоор төр урам ах яасан хийсэн угаасаа тэгэхээр төр урам ахыг ч бас мэдээж дутахгүй бол бас том нүгэл болох байх. Тэгээ хоёр төрөө маань одоо Мөнхтөр төр урам ах хоёр маань нийлээд ерөнхийн дизайн зураг чимэглэлийнхний гаргасан юм аа. Тэр өдөр бүтээр уулзсан Бишүү гарам гэж залуу тэр Бишүү гарамч манай нийгэмлэг юмс ажлын албаны дарга юм байна. Тэгээд нэг бидний хэдэн нөхдүүд нийлээд нэг ийм ном баримтаглаад гаргалтаа. Ер нь аливаа арга хэмжээ бол үлэрдэг түүх болоод үлддэг. Ард нь бол ер нь хийсэн бодит ажил. За тэр тусмаа ном судар бол бас цагийн хүртэг туулаад их удаан насалдаг гэж ойлгодог. Тэгээд тэр утгаараа л нэг ийм ном хэвлүүлчихэд дараагийн бүтэн сая өдөр бид нар бас энд нээлтийн Монголд сая 2 дахь өдөр Монголд нээлт болоод галсангуй Лавсрын багш галсан сүхөдөр хэвлэлийн баг хурал хийгээд бас энэ номны талаар мэдээлэл өгөөд Монголд албан ёсоор нээлтийг хийцэн байна. Ийм л учиртай ном байгаа. Тэгээд таны харж байгаа энэ юу бол одоо манай нийгэмлэгийн эмблем юм одоо тэгээд лого гэж ирдэг да манайхаар бол тэг бэлэг тэмдэг. Тэгээд ийм цаашдаа яг ийм арийнхаа хуудсан дээр ийм тэмдэгтэй номууд олон гарах бах. Энэ бол одоо манай нийгэмлэг байгуулагдсанаас хойш ийм ард дээр одоо нөгөө хонгон дээр хөх толботой гэдээ яадаг штэ. Тэр шиг юм яг ийм арын хуудсан дээр ийм толботой ийм номууд цаашдаа их олон гарах байхаа. Хэрвээ тэгж гэмээр бидний гол нөгөө хүсэл мөрөөдөл маань энэ нөгөө учраас цаашдаа ийм ард дээр өнгөн намхтай ном олноор төрж гарах байхаа л гэж Монгол хүний билег бодцоо. Ерөөл Батор шиг. Тэгэхээр одоо хилийн чандад суугаа монголчууд та бүхнийг дэмжиж байгаа 100-аад одоо юу байдаг гэсэн шүү дээ. Сайн дурын. Яг тэрийг ингээд тоолвол одоо 100-аарч тоологдохгүй байгаа л да зүгээр яг би нөгөө Чикаго хүрээнд л ярьсан баг те. Ингээд бид нар ийм арга хэмжээ зохиоход ерөнхийдөө 150 орчим хүн ч юм уу. Тэрнээс ер нь бол би Америкт амьдарч байгаа утга зохиол дуртай утга зохиолын утга зохиол илэгтэй утга зохиолын илгэн садан хүн бүхнийг одоо манай нийгэмлэгийн дэмжигчүүдтэй л гэж бодож явдгийн. Тэгээд тэр хүмүүсийн сэтгэлийн дэм мөнгө санхүүгийн тусламж
тусламжийн ячаар л одоо бид нар бас өнөөдөр үйл ажиллагаа явуулаад янз бүрийн сэтэл явж байна. Бас төсөөл санхүүждгүү цэвэр нэг утга зохиол дуртай хүмүүсийн тусламж дэм дулдж явдаг юм л газар л та. Би бол жил болгон яруу найргийн тэр сайхан хямралаг үтшийг хамтдаа өнгөрөөдөг үздэг. Сая энэ жил бол амжсангүй үнэхээр бас ажилтаа байлаа. Тэгээ тэндээс ингээд яруу найргийн тэр их сайхан одоо цогшүүд бидний хамгийн гоё тэр уншиж байгаа одоо сая миний унших бол ерөөсөө ямарч яг зүгээр сэтгэлээрээ би уншия л гэж бодлоо. Тэгэхээр тэрийг уншиж байгаа түүнийг амьлуулж байгаа хүн бүхний энэ сайхан одоо дурсамжийг ингээд дурсаад сонсоод яг тэр мөчөөс тэр орой тэр тоглолтоос гараад явхад хүн айгүй их бодлогоширсан нэг сонин юм айгүй сонин болцсон байдгийг шүү дээ хүн чинь. Тэр хүний уншижсэн, тэр хүний ярьжсэн, тэр хүний яг амьдралын тухай, юуны тухай байна гэдэг тэр бүр ингээд төвлөрсөн анхаарсан болоод тэр юм уу яг үзэгч яг гараад явахдаа бүр яг тэрэн дээр ингээд төвлөр ингээд бодолд орсон юм байдгийг энэ юундаа ер нь яруу найраг гэдэг энэ бол яг уу яруу найргийн л одоо тэг хүч өвдөс юм да тэг. Зөвхөн зөвхөн таач гэлтгүй одоо бичдэг би хүртэл одоо Монголд байхад хүүхэд байхад нөгөө болорцсон наадмыг үзээд эсвэл зургатаар хараад ингээд яхад дараа нь бас нэг мэрч юм шиг онгод ороод ч юм шиг тийг санагддаг байсан л та. Тэг энэ бол ерөөсөө л яруу найргийн тэр хүнд үйлчлэх өвдсөл юм тий. Хүүхдээ багт чи Оросын нэвтрүүлэг болор цомоо үзэх гэж болор цом дээр чинь бид нар чинь одоо хэрийг үзэх гэж хүүхэд штэ. Хүүхэд тэр үедээ ойлгох юм байсан л. Тэгвэл одоо хүүхдээс хүн болцсон үедээ бол сонсохоор бол үнэхээр л тэр их бодлогоширсан зүйлүүд байдаг. Тэгэхээр Монгол байгаа одоо яруу алдартай одоо овогтонгуудтайгаа алдарт зохиолчтойгоо одоо яаж холбогддгүүд ер нь цагийн дүр мөнхөд боломжтой холбогдоод байна. Хоёр нь холбоотой байгаа шүү. Энэ нөгөө л бас нөгөө мэдээллийн зуунд амьдарч байгаа маань давуу тал бүгдтэй л ер нь холбоотой шахуу байдаг. Баян Монголоос ирж очдог түрүүн битэр ярьжсэн Монголоос тэдэн он тим хүмүүс ирсэн гэдэг ер нь холбоотой байдаг. Зүгээр наашаач бас ирэх бидний энэ нэг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүмүүс ч их олон байдаг юм шиг байгаа. Тэгээд бидний боломж маань бас хэцүү. Уг нь бол болдгсон бол бүгдийн л наашаа гэсэн болгоны бүгдийн л авчраад энд сайхан бужигнаад ингээд байж юмэр байдгийн. Тэгээд яг хөө бидний боломж тэр улсуудын бас цаг зав бас шалтгаалаад ер нь бол тэгтээ энэ одоо нэг 4-5 жилийн хугацаанд явчих байгаа ажил Монголоос ер нь тооцоод үзэхэд бол ер нь Монголын утга зохиолын томчууд бол нэлээд нэрцэн шүү. Одоо ер нь тун цөөхөн үлдсэн баг. Тэгээ болж өгвөл уг нь тэдний бүгдийг авчраад энэ улсуудтай уулзуулчих юмсан. Гэсэл нэг юм бодол байгаа. Тэгээд нөгөө одоо энд их удацсан хүмүүс тэд бүгдийг харах ямар их хүсэлтэй байгаа вэ? Тэр сайхан уншаад амьлуулад байгаа зүйл болгоныг сонсох их хүсэл байгаа. Одоо яг тэр хүмүүсийг чи авчраад энд байгаа улсууд нь тэр нөгөө тэднийг одоо бүр сандсан байгаа. Яг нь тэр тэднийг гэхээсээ илүү ерөөсөө тэр их нутгаа яруу найргаад сансан хүмүүсийн сэтгэлдээ тий. Тэгээд уярч байгаа, уйлж байгаа, догдолж байгааг харах бол өсвөр сайхан л гэдэг. За ямар ч үсэн зөв юм хийж байгаа юм хэрэгтэй юмны хараас явж байгаа юм байна гэдэг. Мэдээж Улаанбаатартаа тэгээ сонсож байгаа хүмүүс уугуул Улаанбаатарт байгаа хүмүүс тэгж тэгэхэд хөлийн чандад суугаа уул иргэд маань миний Монголын ард түмэн бүр л их омгшин. За ингэхээр хоёлоо бас бяцхан үе рүүгээ оръё. Хүүхэд нас яагаад энэ яруу найрагтайгаа холбогдох болов энэ тухайгаа ярих уу? За ч одоо ер нь яруу найрагтай. Тэгээд яагаад ч холбогдсноо мэдтгүй шүү дээ. Үнэндээ бол тэгэл явж ирсэн тэгэл нэг хүүхэд байхдаа шүлэг юм хүн бичээл тэгэл нөгөө сонинд байсны чинь бас юу байх вэ? Гавьяа. Сониноос өмнө юм аа. Тийм үү. Одоо хэдэн он юмтэй хүүхдэл байсан юм нэг 2-3 дугаар анги байсан юм уу? Тэр үеэс яг энэ
яруу найраг уран зохиолтой холбогдсон юм маань ерөөсөө л энэ номтой холбогдсон юм маань. Би чинь 6 настай уншиж сурсан. 1-р ангид орохдоо бүр чөлөөтэй уншдаг байсан. Тэгээд тийм учраас эрт номтой нөхрөлсөн, багаасаа ном уншсан. Тэгээд нөгөө ном уншсан хүний чинь бас нэг жоохон бичих чадвар сайжирдаг юм уу, найруулан бичих юу өгдөг, хүнд бас нөгөө ургуулan сэтгэн бодох чадвар ч өгдөг юм уу. Тэгээд энэ бол ерөөсөө номын л ачин байгаа. Дээр нь манай ээж чинь нөгөө Монгол хэл уран зохиолын багш байсан. Намайг ямар нэгэн холбоос байсан байгаа. Тэгээд миний навэс гэрнэх багаас дэмжсэлтэй. Тийм, ер нь альва нэг зүйл заавал нэг ямар нэгэн учир шалтгаантай байдаг байхгүй юу? Тэгэхээр би яг тэгж бодож байсан, ээж нь юм уу, аав нь юм уу, яруу найрагч, утга уран зохиолын аль нэгэн төрлийн хүн болов гэж бодож байсан. Ер нь танаа гэр бүлд өөр тэмшүүлэгч хүн байна. За надаас өөр нэг юм байхгүй хаа. Миний мэдчихв. Тэгээ би чинь бас гараад олон жил болчихлоо шүү. Тэгээ дүүнэр доороос төрж байгаа энэ залуучууд бас хүүхдүүд юм бичдэг хүн байхыг бол үүсэхгүй л дээ. Тэгээд одоохондоо бол мэдэгдсэн юм алга. Тэгээ цаашдаа гарах байлгүй дээ бас. Одоо нэг хэдэн жил болж байна? Би ч одоо хэдвэ 13 жил болчихж байгаа юм. Шинээр гарч байгаа нөгөө сонирхсан ном сэтгүүлээр захиалж авчирж уншихад их хэцүү. Тийм гол бэрхшээл тэндээ. Тэгээд бид нар сая ном 150 ном авчрах гэж л одоо $200 төллөө. Тэгэхээр эн чинь маш их эдийн засгийн хувьд хэцүү байгаа юм чинь. Тэгээд тэр болгоныг энэ ад сур дэлгүүр шийдэж өгсөн байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ямар ч үс энтэй танилцсан шийдэж өгөн. Тэгээд би бас баяртай мэдээ дуулгана ад суртаа. Яг тэгвэл тийм хүмүүс ийм үйл ажил хийж байгаа юм байна шүү гэдэгтэй. Тэд бол ерөөсөө тэрийг л хүсэж байгаа. Миний монголчууд бидний одоо хийж байгаа зүйлийг ингээ хүртээд бид нартай хамтран ажилласаа хэмээн л хүсэж байгаа. Тэгэхээр эрхэмдүүд бол би одоо миний нүдэнд харагдаж байна л да. Үнэхээр ингээ өргөжхөөр нэгэн ийм танхимыг бий болгож номын сантаа болгоход бол аз хур маань бүр 100% туслан шүү, дэмжин шүү гэсэн ийм сайхан амлалттай байгаа. Тэгэхээр анхны амлалтыг дүүдэл хүргэж байгаа юм баггүй юу? За баярлалаа. Тэгээд бодвол одоо энэ нэвтрүүлэг маань Монголд цацагдах баах. Тэгээд юу гэмдэ одоо энэ төр засгийн удирдлагуудад хандах гэх нь хайшин. Зүгээр миний одоо энд амьдарч байгаа нэг олон жилийн туршлагаас харахад одоо энэ миний амьдардаг чихгөөт чинь бас л олон улс үндэстнүүдийн амьдардаг төлөрсөн хот. Тэгээ хараад байхад ерөөс энэ бүх энэ үндэстнүүдэнд улсаа төлөөлсөн тэр соёлын төв нь байж байна. Одоо Хорватын соёлын төв, Ирландын соёлын төв, одоо Латв, одоо өөр хааны үдийн төв, Украиний соёлын төв гэдэг бүгд нөгөө ийм соёлын төвтэй очдог газартай тэрийг нь түшиглээ тэнд ерөөсөө байнга урлаг соёл тэгээ боловсрол өөр ямар юу гэдэг ерөөсөө бүх тийм арга хэмжээнд тэндээ явагдчихдаг. Нэг байр сав хайж юм уу янз бүрийн түрээсэлж одоо ингээл гадар дотор энд чинь нэг арга хэмжээ зохиох чинь хэцүү гэдэг байхгүй нөгөө байр савнаас өсвөлээд тэрийг шийдээд өгсөн байдаг. Тэгээд одоо манай Америкт монголчууд маань тооны хувьд ч гэсэн одоо бараг 20-30 мянган голоо явчих байлгүй. Ерөнхийдөө тэгээд энд нэг тийм англи хэлээр бол community болоод төлөвшчлөө. Цаашдаа энэ Америкийг зорьсон. За тэгээд Америкаас Монгол руугаа иргэд нүүдгийн нүүдэл бол ер нь нэлийн олон жил үргэлжлэх баах те эндээс бүгд нүгэд явчихгүй тодорхой Монголоос хүмүүс ирнэ зарим нь буцна ингээд энэ чирөөсөө шилжилт хөдөлгөөн олон жил явах баах л та. Тэгээд биднэрт бол ерөөсөө ганц дутагдж байгаа юм бол ингээд зориод очдог соёлын төв тэндээ номын сантаа Монгол номын сан байж байдаг. Тэгэд энийг тав хүмүүс шийдээд өгөөч. Яг бас хэцүү байх л да улс их хөрм маань эдийн засаг хүнд байгаа. Гэхдээ яг санаж бол бүтнэ гэдэг шиг цаашдаа Америкийн монголчууд сайхан соёлын төвтэй болох бах. Тэндээ урлаг соёл, хэл соёлын сурталчилсан олон арга хэмжээ тэгээд яармаг юу гэдгийг бүх юм тэндээ явагддаг. Ийм л юм өрөөдөд суудгийн тэгээд өрөөдөлдөлөндөө. Харин тех баха. Цаг хугацаа хурдлах нь хамгийн чухал. Харин те одоо тийм ээ. Бид нь тийм бодиттой ажиллал их тэр нөгөө нэг санаж явал бүтнэ гэд
тэр үг чинь бас их назгаа үг шүү дээ. Ер нь зүгээр л санаад яваад ахад алсуур яг мэдээж манай Монгол ардын сайхал үг. Гэхдээ эн чинь одоо Гэтэ сая Германд бас соёлын төвтэй болгочиход байсан шүү дээ. Тийм үү. Одоо гадаад харилцааны яамны сайд маань сая профессорын сайд чинь анх ажиллаа аваад хэдхэн хоногийн дараа тэгээд Германы соёлын төвийг бүр зориуд нэгэн залуу бий болгоод одоо томилоод ингээ ийм сайхан үглийг хийсэн. Тэгэхээр одоо сайд маань мэдээж эрхэм залуугийн үгийг сонсоод тэр өөрийнх нь бодолд ерөөсөө энэ хилийн чандад суугаа монголчуудад түшиглээд соёлын төвүүдийг байгуулъя гэсэн чин ирмэлцэл байгаа гэж би хараад байгаа шүү. Зөв надад чи таатай мэдээ сонсогдож чинь тэгээд бас нэг Америк дэх монголчуудаа сонсох бах, харж үзэх бах тий. За ингээд эрхэм нэвтрүүлгийн мэн, эрхэм зочдын мэн бий болгоход тус болсон маш олон бас туслагч нар, маш олон дэмжигчд байгаа. Үүний нэгэн хэсэг гадаад харилцааны яамны консулын алба байна. Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгааны алба гэж маш том бие даасан одоо алба байж байна. Мөн Монголд суугаа элчин сайдын яамдууд байж байна. Түүнчлэн хилийн чандад суугаа элчин сайдын яамдууд, консулын албууд, хилийн чандад суугаа монголчуудын холбоо, оюутны холбоо, Монгол иргэд төрөл бүрийн групп одоо нэгтгэлүүд бүх хүмүүс биднэрт ингээд чин сэтгэлээсээ тусалж мөн аз хур компани маань бол 2009 оноос хойш ингэж олон жилийн турш үнэхээр үерхэл үрд байдгийм шүү гэдэг энэ мөн чанарыг харуулan тусалж агаад та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Бид Америкт хийсэн нэвтрүүлгээ Америкийн хотод очсон бүх нэвтрүүлгүүдээр монголчуудаараа бахархжээ. Эрхэм үзэгчдээ таны хүү, таны охин, таны ах дүүс энэ орны хаа нэгэн газар мэдээж байгаа. Энэ бүгдийн тань өмнөөс бид та бүхэндээ баярлалаа. Оюунлаг бүхнийг бий болгож байгаа, оюунлаг бүхэнд зориулж байгаа энэ болгонд чинь, энэ тусдын болгонд чинь чин сэтгэлээсээ баярлалаа хэмээн. Баярлсан сэтгэлээ дахин илэрхийлэхэд таатай байна. Эрхэм үзэгчдээ. За та ийм гоё номын бэлэг өгсөн чинь би бас таны бэлгийн хариудын нөгөө дөнгөж сая Монголоос ирсэн хөгцөнтэй шүлгүүд гээд энэ номныхон дээжээс танд бэлэн болгохыг цаашдаа танай нөгөө студийн бас музей тэр юунд орох бах тий. Чимэг байдгийг. Тий. Хоёр дахь нь болохоор энэ миний 2013 онд гаргасан Үүлэн домог гээд миний өөрийн уран бүтээлийн ийм жижиг ном энийг бас танд танай студийн номсонд бэлэг болгоё. Тэглүү яг би студийн одоо хилийн чандад суугаа монголчуудынхаа өгсөн энэ дурсгалын зүйл болгоныг студидээ тавьдаг. Энэ студийн хамгийн ингээд тавиад байгаа хамгийн онцлог нь юу гэхээр тэнд орсон зочид маань та бүхнээр бахархдаг байхгүй юу? Хүүшээ энэ хизээ орсон бэ? Энэ тэгэл түүх ярьдаг. Тэр үе тэгжсэн ш. Тэгээд энэ нь бол бидний нөгөө Монгол бахархал нэвтрүүлгийн хамгийн бахархал юм да. За ингээ баярлаа. Сайн суугаарай. Тийм ээ? Бидний бас алс их орноос мөн зорин ирж гадаад байгаа монголчуудыг бас ингэ цайхраад ягаад гэдэг болсод за энэ сүүлийн үед бас их гайг болчиход байгаа маа. Өмнө нь бол бас жоохон юу гэсэн. Тэгээд биднийг зорин ирсэн хүмүүс их баярлалаа. Таны цаашдын уран бүтээл ажил амьдралд нь их амжилт хүсье. Ингээд бид нэвтрүүлгийнхаа эрхэм зочныг урьж сансан бодсон, хүссэн, ирмэлцсэн залуу хүний юу бодож байгаа, юунд хүрэхийг хүсэж байгаа энэ талаар сайхан сурвалжлагыг хийж, энэ талаар сайхан нэвтрүүлгийг хийж яваад их таатай байгаа. Монголчууд хилийн чандад хаа явсан газараа биендээ тустай, нэмэртэй хот очсон хот болгонд залуучууд надаа эх орны энэ хүний нутгийн амьдарч байгаа оршин сууж байгаа хот болгоныхоо сониноос ярьж түгээж үүнийг бид
монголчуудаа эрхэм Монгол та бүхэндээ бас түгээж байгаадаа түүчээ болж байгаадаа баяртай байдаг юм аа. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баярлалаа. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг.